дижитал ирнэ. Нэг гишүүн улсын хүн гэр бүлийнхэнтэйгээ холбоо барьж мессеж илгээж өөр гишүүн улсын найзуудтайгаа олон нийтэд сүлжээгээр зураг хуваалцах төлбөртэй юу? Европын холбоо Social нийтийн сүлжээний харилцааны төлбөрийн үйлчилгээг судалснаас хойш өөр гишүүн улсын хүмүүс ухаалаг утсаа ашиглан олон нийтийн сүлжээгээр холбоотой байж мессеж илгээж зураг хуваалцаж болно. Тэд Европын холбоо даяар гар утсаа гэртээ байгаа үнээр ашиглах боломжтой. Мэдээлэл хамгаалах ерөнхий журам ямар зорилготой вэ? Мэдээллийг хамгаалах ерөнхий журмын зорилго нь хувь хүмүүсийн хувийн нууцыг хамгаалах, хувийн мэдээлэлдээ илүү хяналт тавихад оршино. Энэ нь хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, хадгалагтай холбоотой дүрмийг тогтоож, хувь хүмүүс тэдний талаар ямар мэдээлэл цуглуулж байгааг мэдэх, түүнийг ашиглахыг зөвшөөрөх эрхийг өгдөг. Европын холбооны дэлхийн хиймэл дагуулын навигац системийг юу гэж нэрлэдэг вэ? Европын холбооны дэлхийн хиймэл дагуулын навигац системийг Галилей гэж нэрлэдэг. Энэхүү систем нь газар зүйн байршлын мэдээллийг өгөхөөс гадна өөрөө явагч машин, хотын тээврийн сайжруулсан сүлжээ зэрэг хэрэглээнд зайлшгүй шаардлагатай.